Сайн байцгаана уу? 13 дахь бичлэгтээ хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэг буюу personality disorders-ийн тухай ярих гэж байна. Хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэг буюу personality disorder маань дотроо 3 ангиллалтай. Тэгээд нийтдээ бол 10 төрлийн сэтгцийн эмгэгүүд байдаг. Personality disorders буюу хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэгтэй хүн маань одоо маш чухал тодорхойлолт гэх юм бол тэр хүний маань зан ааш, сэтгэл хөдлөл, ёс заншлын амьдарч байгаа соёлынхоо цензураас хазаасан байж иж энэ хүн маань хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэгтэй гэж тодорхойлогдох болно. Хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэг нь ерөнхийдөө бол өсвөр наснаас эхлээд тэгээд нас бид хүрэх буюу эсвэл амьдралынхаа туршид илэрх сэтгцийн эмгэгийг хэлдэг. Энэхүү бичлэгэндээ зөвхөн 10 төрлийн personality disorders буюу сэтгцийн эмгэгийн тухай ярьж байгаа болохоос биш онцлогооны цензуур шинж тэмдгийг нь би энэ бичлэгэнд дурдахгүй. Яагаад гэвэл дараагийнхаа бичлэгэнд зөвхөн нэг төрлийн сэтгцийн эмгэгийг аваад тэрнийхээ бус наривчилсан шинж тэмдгийг нь ярих учраас энэ бичлэгэнд зөвхөн тодорхойлолт маягийн мэдээллүүдийг өгнө. Хамгийн ихний төрөл маань paranoid personality disorders буюу айдас төгшөөртэй хувийн сэтгцийн эмгэгийг хэлнэ. Энэ маань яадаг вэ гэхээр тэр эмгэгтэй хүн маань айдас төгшөөртэй тэгээ маш их санаа зовсон байдлыг хэлнэ. Эсвэл бусдын зан авир бас үйлдэлийг нь өөрлөө нь дандаа муу юм хийх гээд байгаа гэсэн айдас төгшөөртэй амьдрахыг хэлнэ. Хоёр дахь төрөл маань schizoid personality disorder. Харамсалтай нь ямар ч монголоор тэгж наривчилсан энэ орчуулгыг нь олоогүй учраас зүгээр англи нэрийг нь хэлээд явах гэж байна. Энэний тодорхойлолт нь юм бол ер нь энэхүү сэтгцийн эмгэгтэй хүн маань нийгмээс бүр огт тасарсан ямар ч сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл байхгүй зан чанарыг хэлнэ. Гурав дахь төрөл маань schizotypal personality disorder. Бас л монголоор орчуулгыг нь олоогүй учраас зүгээр англи нэрийг нь хэлээд явах гэж байна. Тодорхойлолт нь юм бол энэхүү сэтгцийн эмгэгтэй хүн маань ойр дотны нийгмийн буюу дотны харилцаа үүсгэхдээ бүр үнэхээр маш тав тухгүй зантай байхыг хэлнэ. Тэгээд тэрнээс гадна бас оюун ухааны саатал болон доголдол эсвэл хоцрогдолтой байх тохиолдлыг хэлнэ. Дараагийн сэтгцийн эмгэг нь болохоор antisocial personality disorder буюу нийгмээс тасарсан тэм зожиг сэтгцийн эмгэгийг хэлдэг. Энэ хүн маань болохоор бусдын эрхийг хөнөөсөн, бусдын эрхийг зөрчсөн тэм зан авир гаргах буюу бас зан авирын доголдолтой гэж хэлнэ. Ерөнхийдөө бол их им сэтгцийн эмгэгтэй хүмүүс нь гэвчлэн гэмт хэрэг үлддэг буюу ямар ч тэм үрдэгц сэтгэл байхгүй хэлнэ. Дараагийн сэтгцийн эмгэг маань бол borderline personality disorder буюу яг монголоор махчилж орчуулах юм бол завсрын сэтгцийн эмгэг гэж ойлгож болно. Гэтэ энэний ойлголт маань яг юу гэдэг вэ гэхээр энэхүү сэтгцийн эмгэгтэй хүн маань өөрийгөө харах үнэлэмж байхгүй, сэтгэлийн таашаал болон ойр дотны нийгмийн харилцаа байхгүй, бас ойр дотны харилцаа буюу нөхөрлөл ямар ч тийм дотвортой байдал тийм байхгүй болон маш тийм түргэн эсвэл ямар ч тийм шийдвэргүй зан гаргахыг хэлнэ. Дараагийн сэтгцийн эмгэг маань histrionic personality disorder буюу бас яг монголоор махчилсан орчуулгыг нь олоогүй учраас нэг тийм дүрс гэсэн театрчилсан нэг тийм хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэгийг хэлдэг. Энэ хүн маань яах вэ гэхээр нэг тийм дүрс гэсэн хэд их сэтгэлийн хөдөлгөөнтэй болон бас бусдын анхаарлын төвд маш их тэгж байх хүсэлтэй ааш зан гаргахыг хэлнэ. Дараагийн сэтгцийн эмгэг бол narcissistic personality disorder буюу өөрөөрөө маш тийм бахархсан, өөрийгөө маш илүүд үтсэн сэтгцийн эмгэгийг хэлнэ. Энэ хүний зан ааш гэх юм бол өөрийгөө бусдаас амар тийм илүүд үтсэн, үргэлж магтаал таашаалд маш их дуртай байх, эсвэл донтсон, эсвэл анхаарлын төвд маш их хүсэлтэй байх зан чанарыг хэлдэг. Avoidant personality disorder буюу нийгмээс зайлсхийх хувь хүн зан чанарын сэтгцийн эмгэгийг хэлнэ. Энэ хүний зан авир яадаг вэ гэхээр олон нийтийн газраар ер нь ерөөдөө болж өгвөл ерөөсөө яахгүй, эсвэл бусдын шүүмжил хүлээхээс бүр маш их айдаг. Тэгээд бусдын шүүмжлэлийг бас хүлээн авахдаа маш их тийм ямар ч тийм чадвар байхгүй. Тэгээд бас нийгмийн болон олон нийтийг агуулсан арга хэмжээгээс ер нь дөлдөх тийм сэтгцийн зан чанар авирыг хэлнэ. Dependent personality disorder буюу бусдаас харьяат амьдрах тийм сэтгцийн зан авирыг хэлнэ. Энэ хувь хүн зан чанартай сэтгцийн эмгэгтэй хүн маань болохоор ямарваа нэгэн зүйл, ямарваа нэгэн газар эсвэл ойр дотны хүмүүсээс маш их харьяат амьдрахыг хэлдэг. Ямар ч тийм шийдвэр өөртөө яг гаргаж чадахгүй байх тийм зан авирыг хэлнэ. Хамгийн сүүлийн сэтгцийн
хувь хүн зан чанарын сэтгцэн эмгэг бол obsessive compulsive personality disorder. Энэ хүний зан чанар яадаг вэ гэхээр бүр яг тийм хамгийн их стресс нь болохоор бүх зүйлийг төгс байлгахын одоо тэгж хүслээс нь гарч ирдэг. Бүх зүйл одоо жишээлбэл гэрийн тавилга, тэгээд ойр дотны хүн өөрөө юу өмсөж байгаа, ажлын цаг гэж маш тийм жижигхэн тэмдэг детальчилсан бүх зүйлд анхаарлаа хандуулад тэгээд тэрэндээ бол яг эм хэсэгтээ төгс байлгахын тулд маш их стресстэй тийм сэтгцэн эмгэг хэлнэ. За ер нь бол personality disorders буюу хувь хүн зан чанарын сэтгцэн эмгэг маш хомор байдаг учраас энэ видеон дээр суурлаад та бүхэн өөрийгөө онцлох эсвэл та өөрийгөө яг энэ сэтгцэн эмгэгтэй байна гэж битгий онцлоосоо гэж хүсэж байна. Тэгвэл ялангуяа personality disorders Монголд ямар ч тийм статистикийн судалгаа хийгдээгүй байгаа учраас би дараагийнхаа бичлэгэнд яг нэг одоо хувь хүн зан чанарын сэтгцэн эмгээг аваад тэрэн дундаа наривчилсан шинж тэмдэг бас онцлох цензурыг нь оруулах учраас дараагийнхаа бичлэгэндээ та бүхэнтэйгээ уулзъя.